Эрик Эриксоны онолоор бие хүний психосоциал үе шатад өтлөх насыг 65-аас дээш буюу биеийн зохицолбор тодрол ба арга баран самгартахын зөрчил хэмээн тодорхойлсон байдаг. Энэ үед хүмүүс туулсан замаа эргэн харж амжилт ба алдаа дутагдлаа дурсан санана. Биеийн хүч барагдах, тэтгэврт гарах, ань ижлээ алдах зэрэг олон өөрчлөлтүүд гарч ирнэ. Зөвхөн өтлөх насан дээр л хүн жинхэнэ ёсоор боловсрч амьдралын ухаан суудаг гэж Эриксон үзжээ. Энэ нь уг хүний амьдралын тайлан юм а. Өөрийнхөө өмнө тайлангаа тавьж би утга төгөлдөр амьдрч чаджээ. Миний хийж байсан зүйлийг үр хүүхэд бусад хүмүүс үргэлжлүүлнэ гэх ба биегээ зохицолбороор нь илтгэн харуулж, олж харж чадаж байгаа хүмүүст бол гарцаагүй ойртон ирж буй үхэл аимшигтай биш юм а. Нөгөө талаас зарим хүмүүс өөрийн амьдралаа эргэн зэгцэлж өнгөрсөн үеийн биег үхлээр нь эргэж харж чаддаггүй. Ийм хүмүүст хэрэгжүүлээгүй боломж, засаагүй алдаа, шин зүйл хийж эхлэх, биегээ шинээр нэгтгэн харуулах боломж нь нэгэнт алдагдсан байдаг. Энэ бүхний улмаас тэдэнд үхлээс сэм айх, азгүй гэж ямар нэгэн юм тохиолдох бие хэмээн түгших сэтгэл төрнө. Насныхаа эцэст сэтгэл ханамжгүй түгших байдалд орсон хүмүүсийн сэтгэл санааны илрэл хоёр янз байна. Шинээр амьдрах боломжгүй гэдэгт харамсан өөрийн азгүйтэл дутагдлаа гадны ертөнцид бусдад тохох хандлагатай хүмүүс. Зарим ахмад настан харамсан гутарч ухаан муудах, сэтгэлээр унах, уцаартай болох зэрэг эмгэг байдалд өртөж болзошгүй юм а. Тэтгэврт гарах нь хүмүүс амьдралынхаа хэв маяг зан зайшил ертөнцийг үзэх үзэл зэрэгээс хамааран тэтгэврт гарах явдлыг амар хялбар эсвэл амар хялбар бус хэмээн хүлээж авдаг байна. Жишээлбэл амьдралдаа сэтгэл ханамжтай байх нь тэтгэврийн үе рүү хялбар шилжихэд дэмжлэг болдог. Тэтгэврийн үе рүү амжилттай шилжих үед амьдралын зорилготой байх хэсэг нь илүү чухал байдаг. Тэтгэврт гарагчид ажил хөдөлмөр эрхэлж байх үед тэдний ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, хувийн зан чанар төлөвшин хадгалагдсан байдаг бөгөөд энэ нь тэтгэврт гарагчдын сэтгэл ханамжид нөлөөлдөг. Гэр бүлийнхнийх нь ертөнцийг үзэх үзэл, хандлага нь ирээдүйд тэтгэврт гарагчид чухал нөлөө үзүүлдэг. Гэхдээ тэтгэврт гарагчид гэр бүлийнхэнтэйгээ хамт байх нь чухал юм а. Тэтгэврт гарах гэж буй хувь хүн нь тэтгэврийн үе рүү шилжихэд гэр бүлийнх нь мөн адил хамтран шилжих шаардлагатай юм а. Учир нь тухайн хувь хүн нь гэр бүлийн нэг гишүүн бөгөөд гэр бүлийнх нь дэмжлэг өгч байх хэрэгтэй. Тэтгэврт гарсан хүний туршлага нь гэр бүлийн бусад гишүүдэд нөлөөлдөг. Төгсгөл рүү дөхөх нь бүхэл ажил хөдөлмөр эрхлэгчид тэтгэврт гарагчид нь нэгэн адил хөгшрөлт хурдтай явагддаг. Тэтгэврт гарахаас айх, түгших зэрэг нь тасан зохицох үйл явцад сүргээр нөлөөлдөг байна. Энэ нь хол зайтай санагдаж болох ч насжилт явагдана гэдэг нь төгсгөлийн үе шат руу аль хэдийн алхаад эхэлчихсэн гэсэн үг юм а. Хойд Америкт үхэл нь амьдралын тойргийн нэг хэсэг болох тухай хэлэлцүүлэг байдаг ба ойрын хугацаанд ч бай, холын хугацаанд ч бай бүгд л өөр өөрийн үхэлтэй нүүр тулгардаг гэж үздэг. Үхлээс айх айдас дөгшөөрн зүүдэнд тусгатай холдог бөгөөд хоргүй хавдар хөнгөн хэлбэрийн өвчний тухай утга агуулгатай байдаг. Шахан зайлуулагдсан үхлийн талаарх төгшөөр нь объект болон нөхцөл байдалтай холбогдсон юм шиг санагдах ч үхэлтэй холбогдсон илэрхий холбоос байдаггүй. Энэ нь цаашлаад оршихуйгаа төгсгөл болохыг хүлээлт болон хувирнаа. Нөхөрлөл тэтгэврт гарагчид амьдарч байсан газраасаа нүүх нь найз нөхдийн хүрээлэлээр дутагдахад хүрдэг ба шинээр очисон тухайн газартаа хүмүүстэй танилцах, шинэ найзуудтай болох чадвар дутмаг байдаг байна. Хэдийгээр тэтгэврт гарагч нь шинэ найз нөхдөд болж болох ч олон нийтийн сүлжээний найзууд шиг өөрсдийн түүх болсон явдлаа тэр бүр хуваалцаад байдаггүй. Харин тэдний нөхөрлөл нь сэтгэл санааны хямралтай үед бие биеэ халамжлах, тайтгарал, сэтгэл санааны дэмжлэг өгөх байдлаар явагддаг. Тэтгэврт гарахыг дөрвөн өөр хэлбэрээр ойлгох нь нийтлэг байдаг. Тухайлах юм бол тэтгэврт гарах нь зорилго юм. Санхүүгийн мэргэжилтнүүд тэтгэврт гарах явдлыг амьдралын туршид ажилласан хугацааг тогтоож тодорхойлох, мөн түүнд хүрэх зорилго юм хэмээн үзжээ. Үүнээс үзвэл тэтгэврт гарна гэдэг нь тухайн хүн санхүүгийн нөөцөө хангалттай хуримтлуулж амар тайван амьдрахтаа зориулдаг гэсэн санаа юм. Тэтгэврт гарах нь амьдралын чухал зорилго гэвэл хувь хүн өөрийгөө удирдах нь түүнд хүрэх гол түлхүүр юм. Хүмүүс дасгал хийж өөрийгөө удирдах чаддаг. Тэгвэл өөрийн зарлага болон бусад зүйлсэд зарцуулах хянаж тэтгэврийн хадгаламж үүсвэл тэтгэврт гарах нь нэг өсөндөө зорилго болон хувирна.